Манай орончтой ядарж байгаа учраас юу тэтгэвэр эрүүл мэндийн даатгалтаа ярихдаа мантай л байна. Бусд оронд бол пеншн схем, Medicare гэдэг л гол улс төр. Бид одоо тэрнтэйгээ мантай ядарж байна л да. Тэгээ танаас асуух гэж байгаа зүйл гэвэл та улсаас мөнгө 6 их 80 маяг гэдээ баах юм ярьлаа. Нийгмийн даатгалын ерөнхий газар бол төрийн байгууллага биш шүү. Та нар бол нийгмийн даатгал төлсөн хүмүүсийн төлсөн мөнгөний 4% байх миний одоо бодлоо ойлгож байгаагаар шимтгэлээр санхүүжиж байгаа. Та нар энэ даатгал төлсөн хүмүүсийн өмнөөс төртөө заргалдаж өнөөдөр энэ 20-30 жил аваад идсэн, төр аваад идсэн санхүүжүүлсэн мөнгнүүдийг буцаад нэгэх ёстой шүү. Тэгэхгүй зүгээр төрөөс мөнгө авах гэж байгаа юм шиг ярих биш. Төр харин даатгуулагчдын мөнгийг аваад залгицсан мөнгөө буцааж өгөө гэдэг өнгөөр ярих нь бас энэ зүйд нийцсэн, шударга ёсонд нийцсэн гэж би ойлгож байна. Ингээд энэ